Хэмрийн сан. Хэмрийг өөдөн дэлгэрүүлэх сан ариутгал оршваа. Бүтээлийн гайхамшигт адистдын шидийг хурмитэд буулган хайрлагч багш ядам дээд гурбаа Баатар дагнас номын сахиусан нугууд бээр бясалгаач югзэр миний хэмрийг өөдөн дэлгэрүүлээ. Буруу харын өмгийг хүчээр дарах бөгөөд буйны зүгийг дэлгэрүүлж сансан хэргийг сэтгэлчлэн бүтээхүйн дуаз дарзгийг орчлонгийн ороод залснаар буянд шамдагч бидний хэмрийг өөдөн дэлгэрүүлээ. Харайн дүүлэх барс адлын хэмрийг өөдөн дэлгэрүүл, хүчрлэн архирах арслан адлын хэмрийг өөдөн бадраа, хүржигнэн хөвөх луу адлын хэмрийг өөдөн дэвжээ, халин нисэх гард адлын хэмрийг өөдөн сэргээ. Ариусгалын элдэв эд уугуулж утаан үүлэс бүргсэн аргамаг хэмрийн дарцгийг уулын оройд мандуулснаар ахуу үйсийн хэмэр дороотох гимүүдийг арилган асгат сүмбрийн оргил мэд хэмрийг өөдөн сөндөрлүүл. Хэмрийг өөд дэлгэрүүлсний шүтэн барилгад түшиглэн хэлэх, ярих, үйлдэх ба явах суух тэргүүтэн хийсэн үйлдсэн бүгд эцэслэн бүтхийн гэрлээ хүслийн цацрагны дэлбээ мишэн дэлгэрэх болтугай. Барс арслан гард луу дөрвлүгэ нөхөрлөөд буян хэмрийн бэлэг тэмдэг гайхамшигын дээд болсноор биднийг өдөр шөнө бүгдэд авран тэтгэх бөгөөд бурангуу дайсны аймгийг сүнөөхийн үүсийг зохиогтун. Энэ мэт хэмрийг дэлгэрүүлсний буянд дулдуудаад игэрэгч бидний амби хувь тавилан цог зал эрч хүч хэмэр шинийн сар мэт аравдаж инх амгалангийн цогоор цэнхийн үлзий оршдугай. Ялангуяа бид бүгдийн нас болоод буян яруу учрал цог хэмэр 10 зүгтээ дэлгэрэх ба ертөнц болоод ертөнц бусын сансан хэрэг бүгд юр саадгүй аяндаа бүтхийн үлсийг зохион сойрхоо. Аяа хурай барс арслан гард луу энд дахин хэмрийг бадраа бүгдийг хурай сарва дүүдүү хоо бидний амби хямар цог золбоог өөдөн дэлгэрүүлэн сойрхоо.